Эх орны өглөө хөтөлбөр үргэлжлэж байна. Тэгэхээр миний хажууд одоо хоёр гайхалтай эмэгтэй сууж байна. Тэгээ өнөөдөр студ маань бол гэрэл гэгээ цацраад л одоо бүр ингээд гоё гэрэлтэй байна л да. Тэгээд та бүхэнд өглөөний мэндийг хүргье. Хүмүүс бол мэдж байгаа Сотоягчийн одоо охин байна гэж сая бас Месси тэмцээнд яваад ирсэн нэлээд амжилттай Монголын хүүхдүүдийг бол төлөөлж явж байгаа ийм охин байгаа шүү дээ, тийм ээ. Hello everyone, my name is Satongo. I'm 9 years old. I'm presented from beautiful Blue Sky Land, Mongolia. I live in Ulaanbaatar city, a capital city of Mongolia. Our Mongolian country has a lot of proud things. A population of Mongolia is around 3 million. I'm so happy to be here in Bodrum city of Turkey and participating in this competition from the bottom of my heart. За өглөөний мэнд хүргэе танаа. Өглөөний мэнд. Телевизийн үзэгчдэд дээрийн зүгээс өглөөний мэндийг хүргэж. За энэ өглөөг ер нь хэрхэн эхлүүлсэн бэ? Өглөөг ер нь яаж эхлүүлдэг вэ? За битэрийн хувьд одоо тэгэл өглөө хичээлдээ явахаас эхлээл хамгийн түрүүнд тосоод хоёлаа ховцоо өмсөөл бижигнэл хоёлаа тэгээд эхэлдэг те. За энд байгаа шагналууд нь ямар учиртай ерэн шагналууд байна? Өөрөө танилцуулах уу шагналаа? Сэмбэцэн намаа Сатангаа гэдэг би 9 настай. Энэ жилийн хувьд бол би Luxury Brand Model Awards гэдэг Солонгос улсад болсон Asian Kids Top Model тэмцээнд би тэргүүн байрыг авсан. Тийм Монголоос 5 хүүхэд явсан. Тэгээд 2 хүүхэд байр авсан. Би болохоор Top 1 буюу Asian Kids Top Model Grand Prix-ийг авсан. Харин манай найз болохоор Top 7 буюу тусгай байрыг авсан. 300 гаруй хүүхэд орсон. Тэгээд эцэг эгч нартай нийлээд бараг 1000 хүүхэд орсон баха. Тэгээд миний хамгийн сүүлд оролцсон тэмцээн маань бол Princess of the World гэдэг дэлхийн хүүхдийн Месси тэмцээнд би Photo Model Universe winner тэгээд Sympathy Miss winner болсон. За ямар ч Манай шагналтай. Манай ээж минь болохоор ертөнцийн хамгийн сайхан ээж болсон. За баяр үргээ ямар гоё ертөнцийн хамгийн сайхан ээж гэдэг чинь ямар гоё шагнал ямар гоё цол вэ. Тэгээд ер нь зөвөр би асуумаар байна л да. Охинороо маш их бахархаж байгаа хаа. Тэгээд ер нь яагаад охиноо энэ Месси тэмцээнүүдэд оруулж эхлэх болсон юм бэ? Би өөрөө яг нөгөө нэг Азийн мэдээлэл агентлаг гэх загварын агентлагийг одоо бараг 10 гаруй жил одоо яг хүүхд багчуудын төлөө хичээлээс гадуурх гоо зүүн боловсролыг олгох тэр чиглэлээр ажиллаж ирсэн. Тэгээ сүүлийн жилүүдэд болохоор манайх яг өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг байсан бол бүр бага насны хүүхдүүдтэй ажиллах ёстой юм байна. Эдгээр хүүхдүүдийг бүр багаас нь одоо яг нөгөө нэг ингээд шууд суралцах биш төлөвшил олгож ингэж хичээлүүлснээр хүүхдүүд маань багаас маш их амжилт олох юм болцоотой. Тэгээд дэлхийд дахинаа болохоор яг энэ бага насны хүүхдүүдийн тэмцээн маш өндөр зэрэглэлийн хамгаалтанд дор ээж аавуудын оролцуулснаар ингэж зохион байгуулагддаг энэ маш олон тэмцээн гадаад харилцаа маань өргөцсөн байгаа. Оптимист төвөөс маань оролцсон хүүхдүүд маань маш амжилттай оролцож байна. Энэ цаашлаад одоо ямар ач холбогдолтой вэ гэхээр охтууд маань яг багаасаа олон улсын шилдэг хүүхдүүдтэй мөр зэрэг заалгаж тэднээс маш их юм суралцах одоо маш олон юм үзэх тэгээд өөрсдийгөө бас маш их төвчээр сурах багаасаа өөрийгөө дайчилж сурах өөртөө ихтэй болох цаашлаад хүүхдүүд маань бас хэл уснаа маш сайжирч байна. Одоо Содонгогийн хувьд гэхэд англи орос хэлээр чөлөөтэй ярьж тухайн улс орны хүүхдүүдтэй чөлөөтэй өөрийгөө илэрхийлж зохион байгуулагчтай хүртэл өөрийгөө чөлөөтэй илэрхийлж байгаа нь бас ингээд хүүхдийг маш одоо их нээж өгдөг. Содонгоод маань бас 16 нас хүрэхэд нь манай одоо сургуульд суралцаач манай кино дэлгэцийн одоо яг мэрэгжлийн киноны жүжигчин бэлддэг, модель бэлддэг юм сургуульд одоо үнд төлбөргөө суралцаарайч гэдэг юм маш олон сургуулийн цаашлаад одоо хүүхд яг энэ чиглэлээ сонирхох тэр scholarship тэр чиглэлийн сургууль соёлын тийм эрхүүд дагалдаж ирэх
энд оролцуулснараа хүүхдүүд маань бол одоо нүдний нэгдэж маш олон улсын найзуудтай болж байна. Содонгогийн хувьд ч одоо ямар найзуудтай болсон. Оросоор ярьдаг болохоор Армен, Турк, Украин одоо яг тэр Орос талын найзуудтай бол чөлөөтэй найзууд болоод харьцаад тий. Тэгээ айгүй хөөрхөн эцэг эхчүүдийн хувьд ч гэсэндээ маш их таашаал авч байгаа байхгүй. Өөрсдөө сайхан амраад ирэнгээ тэгээд хүүхдүүдээ бас айгүй гоё тэмцээнд оролцуулаад тэднийг яаж өөрчлөгдөж ямар их одоо нөгөө мэдээлэл солилцож тий. Тэгээд юу яаж ин гэдгийг бас хардаг. Хүүхдүүд маань өөрсдөө ч гэсэн ямар төвшөнд байгааг бас айгүй сайн мэддэг. За одоо бүгдээрээ одоо дахиад ерөөсөө тэмцээн ярихгүй. Одоо гоё амьдралын тухай гоё ээж охин байх тий. Ээж нь охиноо хайрлах тухай ер нь их тийм энгийн зүйлүүдийг ярина. За содогч ер нь одоо охиноо хүмүүжүүлэхэд те охиноо одоо бие хүн болгож төлөвшүүлэхэд хамгийн эхлээд юуг анхаардаг вэ? Мэдээж ээжүүд бол үзээ сууж байгаа тийм ээ. За ер нь бол ээж хүн болгон л охиноо ер нь бол бүхий л талаас нь яг л өндөг шиг хайрлж хамгаалж өсгдөг. 100% одоо бие бүрэнд ажиллаж одоо өөрийнхөө чадах бүхнийг хий гэдэг тэр хүмүүжлээр сургаж хүмүүжүүлдэг. Мэдээж их хүн болсон. Бүхэл ээж нэрийн ажил охиноо одоо сайн хүн болох талаас нь анзаарч байгаа боловч миний яг баримтлагдаг зарчим бол энэ өөрийнхөө шавнарт ч гэсэндээ энэ зарчмыг бол ер нь бол багаас нь бие даалгаж сурахыг хичээдэг. Та хоёр чөлөө цагаа ер нь яг ээж хүн хоёр хамт өнгөрүүлэхдээ юу хийдэг вэ? Ээжтэй хоёр болохоор чөлөө цагаараа л хамтдаа гоё кино үзэх юм уу эсвэл маш олон зүйлийг ээжтэйгээ хамт хийдгээ бас имээтэйгээ бас. Манай нэвтрүүлэг бол өглөөний хөтөлбөр тэгээд дээрэс нь бид бол entertainment зочид гэдэг одоо та бүхнийг урьсан. Тэгээд тийм болохоор сонирхолтой ганц хоёр даалгавруудыг бол хийлгэн. Гоё хөвчлөлтэй тоглоом тоглуулах гэсэн үг зөвшөөрч байна уу? За тэгвэл би одоо авдраа авах чагаад ийм за энийг содонгод өгье ээжтэй харуулж болохгүй шүү. За чи сайн нуу шүү. За энийг содоо ихчд өгье. За тэгээд энд бол би сэтгэлийн юм хөдлөлүүд бичсэн байгаа. За хоёлаа ингээд эхлээд нүрээ нуун. За нүрээ ингэж яг над шиг нууж агаад эхний үгийг мэдсэн байгаа штэ. Эхлээд содонгоо ээжтэй таалгана гэсэн үг нүрнийхээ хуурлаар утсан дээр ингээ эможинууд байдаг штэ. Мессеж явуулах байгаад байдаг эможиуд гэдэг чинь тэр нүрийг гаргана шүү. За гурвангийн таалгана. Эхлээд ээжтэй таалгана. За эхлээд содонгоогоос эхэлжээ. Уурлах. За тэгээд дараагийнх нь мөрөөдөх, баярлах. За мөрөөдөх байсан. Дараагийнх нь өвдөх. Өсөх. За ямар сайн таалагдсан юм бэ? Ээж нь ч гэсэндээ бүр охиноо ер нь хавцуур нь ойлгодог болсон юм шүү. За одоо охин таашаа. За ээж зүг юм аашаа. За ингэж байгаа зүрээ ингэж. За. Яач ба миний охин. Хайч ба. Хөр хийж аваа хайч ба. Харамсах байсан. За харамсах байсан байхгүй харамсах. Ойролцоол хэллээ тий. За. Гандах. За гандах. За. Хайрлах. Зөө сайн. Яг ингэж хайрладаг юм байна л да. Ястаа сайн ямар хайрладаг гэдэг би. За яаж талах бол доо содогч гэсэн чинь шууд өөрийнхөө хайрладаг юм аягаар таалагдсан шүү. Дандаа ингэж эхлүүлж идэв. Нээж нь эхлүүлэхээр юм уу? Шугаад үзэлтэй. За одоо нэг эхлүүлчих охиноо тэгвэл. Ялах юм штэ. Баярлалаа. Тэгээд содогч бол бүгдийн таачлаа аргагүй том хүн болохоор тий. Содонгоо бол ерөөхдөө хоёр үг нь маш сайн таагаад нэг сүүлийн үг нь харамсах гэдэг үгээс тий. Харамсах гэдэг үг. Яг муу үзсэн баха. Тий илэрхий таа чадсан вэ. Ээжтэй загнуулахаараа те заримдаа загнана шүү дээ ээж нь мэдээж хэрэг буруу зүйл хийвэл загнана заримдаа чамааг ирч хүчтэй болгохын тулд загнана гэл ингээл загнуулдаг те тэгэхээр чи ээжтэй гомддгоо эсвэл ээжтэй баярладаг уу? Яагаад гомддгийг? Яа тэгээд ингээ загнаад ахаар нөгөө ингээ гомдоо тэгээд чи чанаад. Ээжээсээ юу ч яах вэ? За ярих уу яах вэ гэсэн байж ярьчих. өглөө басахад дандаа бас гэд
бос ингээд чирээд ингээд босгаад өглөө хүн унтмаар хатж ингээд өглөө босгаад тэгээ хичээлээ хий гэж загиндаг. Тийм үү. Чи бол хичээл хийх нэг дуртай биш юм шүү дээ. Жохон гэтээ нөгөө математиктай аягүй дуртай. Аха. Бусад хичээлдээ нэг дуртай. Математик тэгээ бас нөгөө уншдаг хичээл нөгөө литература хичээл тэр гуравтай аягүй дуртай байдаг аахгүй. Тэгээд намаа русский языка хийгээд загиндаг. Тэгэхээр тэрэнд нь жоохон дуртай. Английский языктай бас дуртай. За. Одоо ингээл чамааг ингээл мисс олоод ингээл чи зөндөө олон шагнал аваалгаа штэ тий. Тэгэхээр ер нь найзууд чинь за ангич хүүхдүүд гээл ер нь хүүхдүүд чамд ямар хандлага гаргадаг вэ? Чамд баяр хүргэдэг үү? Баяр хүргэдэг штэ. Найзууд нь ер нь чамтай хэр сайн найз ах уу? Найз гэхээр чи ер нь найз ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэж дотроо боддог штэ. Ер нь найз гэхээр чамд юу бодогдчих? Найз гэхээр найз маш их хантай тэгээ бас найзууд бие биентэй тусалдаг. Тэгээ бас найзууд дандаа бие биентэй нөгөө урам өгдөг. Найз гэж бол Тэрийг хараад хэлэхгүй. Найз гэдэг бол маш нөгөө турш толгуурлдаг. Тэгээ бас их нөгөө өөрийнхөө нууц мацаа хэлдэг найз гэдэг шүү дээ. Аха. Тийм найз. За тэгвэл Содогч ер нь өөрөө хэр их найзтай, хэр их одоо юм хамт олонсог хүн бэ? Таныг ингээ харахад их тийм төлөв даруухан тэгээд ер нь нэг үг дуу цогтой байх гэмээр юм шиг боловч ер нь хүн чинь найзууд дунд ороод хамт олон дунд ороод ирэхээр илүү өөр хүн бол шувраад идэх ш. Та ер нь тэгдэг үү? Тэглэгээ яах вэ? Ер нь нөгөө байдал янз янзын орчноос шалтгаалаад би явж байгаа юм л да. Тэг яг дотны найз нартайгаа бол би яг өөрийнхөө ярьж чаддаг. Миний бүр дотны найзууд тоотой итгэн байдаг. Ер нь бол их чанартай тоотой итгэн байдаг. Тэгсэн ирнээсээ таньдаг хүмүүс найз гэдээ явж байгаа. Ер нь л нийгмийн дунд би ер нь байнга л байж идэг л да. Ер нь тэгэл өөрийнхөө шавнырийнхаа ээж автаа найзлахаас ахгүй л надад бүр томшгүй найз нар таньдаг хүмүүс байдаг. Тэр дундаасаа бүр ингээ багын найз нар за зовлон жаргалаа хуваалцдаг. Нэгнийхээ жаргалтай үед хамт байдгүй ерөнс зовлонтой үед дуудахгүй ч гэсэн ингээд гүгээд ирдэг тийм найз нар маань тоотой итгэн байдаг. Ер нь бол тэг таныг мэдээж тэднээсээ үнэхээр үн цэнтэд тооцож явдаг. Аха. Охиноо өсгөхөд чинь ээж чинь болол маш том хувийн нэмрийг оруулсан байж таараа тийм ээ. Ээжийнх нь тусалцаа бол зөндөө их байсан бах. Тэгээд одоо бас ээж нь энэ дэлгэцийг одоо нэвтрүүлгийн маань үзээд сууж байгаа бах. Тэгэхээр та ээжтэй хандаад нэг гоё одоо сэтгэлийнхаа үгийг хэлээч. Ямар гоё. За ээжтэй үнэхээр ээжигээ би бурхан мэт шүтэж хайрлаж явдаг. Ээж маань байгаагүй бол үдээ зэрэгтэй би гэдэг хүн ийм үзэл бодолтой ийм одоо хүн болж төлөвшөж үдээ зэрэгтэй яг ингээд сууж авахгүйсэн. Тэгээд их хүний үлгэр дуурайл, их хүний одоо үр гөрөл гэдгийг би ээжээс маш их авдаг. Тэгээ ээжгээ ээж бодлогыг аягүй их одоо зорж тэрний төлөө бас хичээж яваа. Тэгээ ээжтэй маш их хайртай шүү. Хоёр охин нь таньдаа маш их хайртай шүү гэж хэлмээрээ. За ингээд бидний ярилцах цаг бол өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийг манай нэвтрүүлэгт зориулаад те өглөө эрт босоод хүрээд ирсэнд маш их баярлалаа. Тэгээд дараа нь одоо удахгүй бас Солонгос явах гэж байгаа юм байлаа шүү дээ. За Солонгос явах ажлынхаа тухай хэлээд ер нь том болоод ямар хүн болъё гэж боддгоо. За энэ асуултаар нэвтрүүлгээ өндөрлөе. Дугаараа. Би том болоод бол Hollywood-ийн алдартай жүжигчин болно. Тэгээ бас Victoria's Secret-ийн модель болно. Тэгээ би одоо Hollywood-ийн жүжигчний курсүүдэд одоо Лос Анжелест маш олон жүжигчний курсууд байдаг. Тэгээ би одоо тэрүүнд би өөрийгөө явна гэж ядж байгаа. Одоо миний ийм олон шагналууд би өөрийгөө дөнгөж эхлэх гэж би бодож байгаа. За. Содогчтой бас одоо амжилт хүсье. Тэгээд энэ Монголын хүүхдүүдийг соён гэгэрүүлж байгаа энэ үйлсэд за мэдээж Монголын загварын ертөнцид олон одоо тий мундаг загвар өмсгчдийг төрүүлэх энэ үйлсэнээс амжилт хүсье. Тэгээд танд маш их олон бас Монгол охтууд бол баярлаж явдаг баха гэдэгт бол итгэлтэй байна. За маш их баярлалаа. Тэгээ танай телевизийн уран бүтээлчид ч гэсэндээ чамд бас уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Юу гэж ямар ураа юу хэлэх гэж байна. За найзуудтай юу гэж хэлэх юм? Охтуудаа битгий дандаа бууж өгөөрэй. Хүчтэй агаарэ гэж. Хүчтэй агаарэ тэгээд юмыг дандаа төгсөөр хийж агаарэ гэж хэлье. За
За. За тэгээд үеийнх нь охтууд, үеийн найз нар нь бас Содонгогийн хэлсэн бүх энэ тэгээд гоё урмын үгнүүдийг өөр дээрээ хэрэгжүүлээд бас хичээгээрээ. За ингээд их орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Баяртай. За баяртай.